Заримдаа хүн бараг мэдэхгүй юмныхаа тухай ярих тохиолдол байдаг л да. Тэгэхдээ тэр нь өөрийнхөө мэдрэмжийн тухай ярина гэсэн үг. Энийг би яагаад хэлж байгаа юм бэ гэвэл би улсын их хурлын эрхэм гишүүн Ямагийн энх болдод эрхмийн тухай ярьж байна. Би энэ хүнийг мэнднээс цааш танихгүй. Монголын төрд Монголын их хурлд төрийн хэргийг гүйцэлж байх үйл хэрэг нь бол сэтгүүлчийн хувьд сайн мэднэ. Сайн анзаарсан. Зөвхөн шолоохон үнийг хэлэхэд Монголын төрд ийм хүмүүс хэрэгтэй дээ. Би зөв төрөө бодож л ярьж байна. Би Төв аймгийн хүн биш. Би энэ хүний сонгогч биш. Би альч намын гишүүн биш. Энэ хүний төрийн тулхтай нуруутай байгаа ч юм уу. Аль эсвэл Монгол улсын ерөнхийлөгчийн тухай яригдахад, их хурлын тухай яригдахад ард түмний амд ус хаяа хэлхүлгэж яадаг тийм итгэлтэй хүн гэдэг утгаараа ч юм уу. Ер нь яагаад ч зүгээр Монголын төрд нэг ийм хүмүүс байгаасаа суугаасаа гэж их боддог юм аа. Ялангуяа 2020 оны улсын их хурл, Монголын парламент бид бүхний анхааралд их итгэл найдварыг хөдөлгөж байгаа. Бид хүлээж байгаа. Тийм их хүнтэй суудлын донд Ямагийн энх бодлого гэдэг хүн байгаасаа гэж үнэндээ бодож байна. Миний бодол. Зохиол сэтгүүлч хүнийхээ хувьд бодож байгаа. Мэргийн сонгогч таах хүн бас өөрийнхөө оюун санаанд хамт олно. Би Монголоо бодож, Монголынхаа маргаашийг л бодож, төр тийшээ эрхэм сайхан нандин бүхнийг бодож, төв шудраг хүмүүсийг өөдөн татахын утгаар энэ хүнийг ярьж байна. Өөрийнхөө өчүүхүүгийг эрхэм өндөр таны мэрхэн үгийн таатах.